Арай мэндэ. Арай мэнд гэрлээ. Сайн уу? Гэрлээ мань бясалгалаа хийж гин үү? За өнөөдөр хэдүүлээ нойрны талаар ярина. Хүмүүс маань жоохон цуглаатгаг. За хоёр дахь толгондоо лайв хийгээд гайгүй дасж байна уу манайхан? Надад боллаас энэ лайв хийх маань гайгүй таалагдаад байгаа. Та хэдэд ямар байна да? За бүгдэнд нойрын минь төргий. Өнөөдөр хэдүүлээ нойр сэдвээр ярина. Нойрны талаар ярина. Арай мэндэ болроо. За манайхны нойр хэр байна? Хүмүүс маань хэр унтаж байна? Лайв үзэж байгаа хүмүүс маань нойрондоо хэр байна? Би хаад энэ нойрны сэдвээр ярих гэж бодсон гэхээр Instagram дээр нэг зураг байсан байхгүй. Тэгсэн чинь юу гэсэн гэхээр жинзээ үеийнхэн маш их нойргуудж байна гэд тийм нэг судалгаа ч юм уу нэг тийм байгууллагын гаргасан тийм мэдээлэл байсан. Жинзээ үеийнхэн яагаад маш их нойргуудж байна гэхээр одоо энэ ойлгомжтой л да. Ер нь нойргүй хүмүүс яагаад нойргуудгийг гэдэг нь надад бол тодорхой байна л да тий. Мөнгө санхүү, амьдралын элдв асуудал, за тэгээд энэ манайхны стресс, за тэгээд хамгийн гол нь нөгөө өнөөдрийн бидний энэ лайваар ярих гэж байгаа эдгээр шалтгаануудаас болоод бид нэр ер нь бол нойргүй зүгээр датцсан байдаг. Бүр ингээд одоо энэ тархиа ингээд буруу ажилуулад бүр датцсан байгаад байдаг. Тэгээд тэр тухай өнөөдөр хэдүүлээ яриад хэрхэн унтах талаар ярив. Сайхан одоо унтаас урчвал үнэхээр чухал, үнэхээр сайхан шүү дээ. Сайн унтаж тааг орой олгон бид нэр санаа сэтгэл тавгүй байдаг. Өглөө нь босч ирээд унтсан ч биш, сэрсэн ч биш, амарсан ч биш, амраагүй ч биш. Тэгээд тэр өдөр жингээ ууртаач шуургууч те. Ядраад байгаа ч юм шиг, гүүч юм шиг. За тэгээ нэг бүтээмжтэй ч юм шиг, гүүч юм шиг ингээд айгу хэцүү байгаад байдаг. Тэгэхээр хэдүүлээ нойрны сэдвийн талаар ярья гэд өнөөдөр лайваараа ярих гэж бодоод юу яасан. Тэгэхээр одоо би уг нь бодоодсэн байхгүй одоо энэ манай хөгшчүүд те за нас явах тусмаа хүний нойр угаас жоохон муудаад идэг. Тэр нь бол нөгөө борхоцоо булчирхаан, жижигрээ, хатан гаршаа шохоожоод идэгтэй бол холбоотой байх. За тэгээд манай сургалтын суудаг хүмүүс буюу одоо бас юм дунд иргэм насны хүмүүс тэгээд тэрц маяг ачаалттай ажил эрхэлдэг хүмүүс бол бас нойргуудах гэдэг. Гэвтэл надад тэр Instagram-ийн нэг тэр постноос юу гэж одоо хамгийн их санаа зовоосон гэхээр жинзээ үеийнхэн буюу одоо энэ дөнгөж 20 гарах настай үг шүү дээ. 20 гарах настай хүүхдүүд шүү дээ. Тэгэхээр энэ жинзээ үеийнхэн хүртэл маш их нойргуудж гэн гэдгийг сонсчоод гинт сэрт хийгээд тэгээд ер нь нэг нойрны талаар нэг сайхан ярих гэж бодоод тэгээд өнөөдөр сэдвээ өөрчилсөн. Түүнээс яг хүмүүс тэнцвэр гэдэг сэдвээр ярих гэж зөндөг санал гаргасан л та. Тэгэхээр хэдүүлээ дараагийн удаа тэр тэнцвэр гэдэг сэдвээрээ ярив. Гэхдээ энэ удаадаа болохоор хэдүүлээ яах юм гэхээр тэр нэг жинзээ үеийнхэн нойргуудж гэн гэдэг тэр судалгааг үзчихээ жоохон сэтгэл эмзэглсэн учраас нойрны талаар ярих гэж бодчихсон юм. За тэгээд лайв үзэж байгаа хүмүүс маань за лайв сонсох их таалагдж байгаа гэж байна. Лайв үзэж байгаа хүмүүс маань энэ хэрэгтэй сэдвээр ярих гэж байгаа учраас хүмүүст сайн шеэр хийгээд өгөөрэй. Эргэн тойронд чинь нойргуудж байгаа хүмүүс байна уу? За тэгээд нойргууд л ерөнхийдөө бас ер нь баг хүн төрөлхтний л асуудал болчиход байгаа юм байна л дээ. Улс орон болгонд том өргөн үрээтэй эмчнэртэй, өргөн үрээтэй ортой тийм нойрны төв гэж байдаг болчихсон. За тэгэл ер нь энэ сэтгэл гутрал, сэтгэл зүйн бүх асуудлуудын чинь шалтгаан нь өөрөө нойр байдаг. За тэгээд хавдартай болчихсон, тийм өвчтөй болчихсон, ийм өвчтөй болчихсон гэсэн юм хүнд өвчтөй бүх хүмүүс дандаа нойргуудалтай байдаг.
гих мэтчлэн те энэ нойргууд бол ерөөсөө хүний өвчний бүр ерөөсөө сэтгцэн болон биеийн өвчний суурь нь байгаад авах, суурь шалтгаан байгаад авахгүй те. Тэгэхээр хэрхэн энэ нойргуудлаас салах вэ гэдэг талаар хэдүүлээ өнөөдөр ярьцгаана. Тэг манай жинзээ үеийнхэн хүртэл нойргууж гин гэдгийг сонсох бол жоохон хэцүү байлаа. Тэгэхээр энэ лайвын маань хүмүүст нэлээсээ шеэрлээд өгөөрэй. Нойргуудаа зоодаа бүх хүмүүс шеэрлээд өгөөрэй. За тэгээд лайв маань ороод ирсэн байгаа манайхны нойр хэр байна? Ер нь энэ лайв үзэж байгаа хүмүүсийн маань нойр нь хэр байна? За сургалтын суусан хүмүүсийн маань одоо нойр нь хэр байна? Ойрд ер нь нойр нь хэр байна да? Тэгээ яг надад ч ихсэн нөгөө жоохон ингээд ажил ихтэй ч юм уу ямар нэг асуудал ингээд шийдвэрлэх хэрэгтэй болоод ч юм уу тэг ингэж тэгэхээр нэг жоохон нойр юу ачих гэдэг үе байдаг. Оройтч унтчих гал, оройтч унтахаараа маргааш өглөө нугасаа ирцэрх өстэй учраас жоохон ядралттай байчих гэдэг үе байдаг. Гэхдээ нэг сайн давуу тал нь юу юм гэхээр яг ингээд ажиллаа болоод утсаа болоод орондоо ороод хөвтгэл юм бол ерөөсөө богино хугацаанд би яг ингээд унтцдаг. Тэгээ яагаад гэвэл тэр чинь ингээд надад арга техниктэй болцсон. Тэр арга техникийн дагуу өөрийгөө унтуулаа сурцсан гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр одоо бүр унтуул сурахтаа унтчихтаа хүртэл нэлээ ухамсартай унтдаг болчиход байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бид нар яг энэ унтах гэдэг энэ нам унтах гэдэг энэ зүйлд суралцдаг. Тэрсмэ манай тархиа өөрчлөлт сургалтынхан бол яг суралцдаг байгаа. Нойр дайжгүй байгаа зүүд их болоод байгаа гэж байна. Окей. Зүүд нь таатай юм уу таагүй юм уу гэрлээ. Ер нь та хэдийн маа нойр нь хэр байна? Бүгдөө сэтгэлдээ бичээд өгөөрэй. Нойр нь хэр байна? Энд нойр гэж сонирхоод орж ирж байгаа хүмүүсийнхаа бас нойр нь хэр байгааг нэг мэдчихмээр юм байна. Нойр нь хэр байна да манайхаа? Гэрлэгийн хувьд бол нойр нь дайжгүй байгаа. Унтахын хувьд бол их унтчихж байгаа. Тэгтээ жоохон зүүдлээд байгаа юм шиг байна те. За манайхны нойр нь хэр байна вэ? Нойр дийлэн хүйд гайгүй хаяа нойр хөрөхгүй гартгаа гэж байна. Окей. Нойр амар сайн багшаа. Худлаа хэлсэн хүн таарсан газар унтчихдаг гинэ. Илүү дутуу зүйл бодоод хямраад байхгүй. Унтах ёстой бол ажлын ачааллаа. Сайхан л унтаад тайлцдаг. Өдөр ажил дээр нойр хөрвөл 5 минут ч гэсэн амраад л сэргэг болоо сэрчгдэг. Бясалгалаа хийгээд бүр тас үсэрдэг болсон хий гэж байна. Окей. За манай нөгөө болроо угаасаа бясалгал их сайн хийдэг. Бясалгалд их гүн ордог төрлийн хүн л дээ. Тэгэхээр өнөөдрийн сэдвээр ямар хүмүүс ингэж бас сайн унтаад идэг, бас нэг хүмүүсийн нэг жоохон онцлог байна. Тэгэхээр энэ онцлогын талаар бас хэдүүлээ тайлбарлаж ярина. Гэрэл зүүд их хурц тод үйл явдал ихтэй байгаад байна гэж байна. Окей. За яг гэрлээ надад бас яг нэг тийм зүүд ихтэй байгаад идэг үе байдаг байхгүй. Тэгээд явандаа бол бас хүн ингээд нөгөө тасаад эхэлдэг юм байлээ. Энэ бас нэг тийм сэргэг ухамсар гээд ингээд бясалгал хийгээд ингээд ирэхээр зүүд жоохон ихсэх гээд идэг үе тохиолддог байж магадгүй. Надад бас тийм үе байсан. Одоо бол би харьцангуй зүүд бол гайгүй. Зүүдэлж явахдаа хүртэл за зүүдлээд дэш юм уу шүү гэл те. Хөөе зүүднээсээ болоод энэ юугаа арьсаа ингээ үрчилэгдсэн байж наа. Арьсаа суулмал гэдэг ингээд ерөнхийдөө бол тэгж унтаад идэг болчиход байгаа. Нийлээ ухамсартай унтаад идэг болчиход байгаа. Орой минь гэж байна. Нэрээ унтаж байхдаа хүртэл сэргийг болоод гэдэг үнэн шүү. Зүүдээ хүртэл болохгүй гэлгаад байгаа сүүлийн үед гэж байна. Хар дарсан зүүд бол биш, сэрэгтэй амарсан сэрж байгаа. Окей. За тэгэхээр энэ нөгөө нэг хар дарсан зүүд биш, сэрэгтэй амарсан сэрж байгаа гэдэг чинь өөрөө маш том үзүүлэлттэй тий. Тэгэхээр яг бясалгал хийгээд харьцангуй ингээд нөгөө сэргэг ухамсартай болоод ирэхээр lucid dream буюу тийм сэргэг зүүд манайхаар бол одоо нөгөө тунгалаг зүүд гэж нэрлэдэг юм байлээ. Тийм тунгалаг зүүд гэдэг зүйл бас
хүмүүст илэрч эхэлдэг юм шиг санагддаг. За хэдүүлээ нойрны тухай нойрны асуудалтай хүмүүс байна уу? Нойрны асуудалтай хүмүүс байгаад бол яг ямар асуудал тулгараад байна вэ? Нойрон дээр одоо асуух зүйл ч юм уу, ярих зүйл юу байна вэ? Яриарай. Тэгээд бас тэрэн дээр нь үндэслээд ярьчих юм бол надад бас их амар байгаад байна. Ер нь бол би ч нөгөө нэг нойрны ном уншсан штэ. Why We Sleep гэдэг ном уншсан. Бид яагаад унтдаг вэ гэдэг ном уншсан. За тэгээд тэр номон дээр бол маш чухал концептууд маш их байсан. Ер нь бол ингээд зүгээр базаад хэлэхэд те бүх өвчний суурь нь нойр гүдэл. Бүх өвчний суурь нь өөрөө нойр гүдэл. За тэгээд ямар өвчин байх вэ гэхээр архах хууч өвчнүүд, сэтгцийн өвчнүүд. За тэгээд нөгөө нэг нойр дутуу тодорхой хугацаанд явхад за тэр номон дээр юу бичсэн мэлээ? Бүр яг нэг юм тоочны хугацаа заасан байсан. Тим явхад 7 хоног явхад ч үлээ өөхөх магадлал шууд ингээд 80-90% өсдөг гэдэг айгүй айхтар судалгаанууд байгаа байхгүй. Тэгэхээр яагаад нойр дутуу явахаар өөхөх магадлал өсдгийг гэхээр жишээлбэл тэр нөгөө Америк интернет хийсэн барууны орнууд хийсэн судалгаа байдаг байхгүй. Тэгэхээр ингэж аахгүй бид нар нөгөө нойр дутуу явахаар microslip гэж юм болдго юм байна. Microslip гэдэг нь бид нар нэг ингээл машин бариа явж байхад нойр дутуу байгаад ингээл нэг яг нүдэ гоё анаал нээдэг штэ. Нүдэ анаал нээх энэ хугацаа ч ерөөсө 2-3 секунд гэж байгаа байхгүй. Тэнгуут энэ 2-3 секунд гэдэг чинь 2-3 секунд гэдэг чинь өөрөө ямар хугацаа юм гэхээр нөгөө хурдны зам дээр өндөр хурдтай явж хахад шууд замынхаа эсрэг урсгал руу орох боломжтой хангалттай хугацаа. Тэнгуут нөгөө нэг ихэнх зам тээврийн ослууд яаж дандаа үүсдэг вэ гэхээр дутуу нойртой жолоодож явж байгаад тэгж байгаа тэр microslip гэдэг юмыг хийгээд тэнгуутаа машины араас ордог ч юм уу, урсгал сүрд ордог ч юм уу, эсвэл замын хажуу руу гардаг ч юм уу. Ингээд нойр дутуу явж байгаа хүмүүсийн өөхөх магадлал шууд 80-90% өсчдөг гэж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг манай Монголд ч бол бас харьцангуй төвжирэл мөвжлөлтөөр учраас өндөр хурдтай явдаггүй тий. Гэтэл энэ барууны орнууд ч нөгөө өндөр хурдтай явдаг хурдны зам амтай газар бол энэ нойр дутуу явах гэдэг чинь асар том аюул байгаа даахгүй шууд өөхөх магадлалын 80-90% өсөгдөг ийм нөгөө нэг өхлийн бараг топ шалтгаануудын нэг яваад байгаа даахгүй. Тэгэхээр нойр дутуу гэдэг чи яг ямар нойр хэлхий? Одоо манайхан энд хэлж штэ тий сайхан унтж гэн гэн зарим нь болохоор зүйд ихтэй унтж гэн гэхдээ яг унтахын хувьд бол сайн унтж гэн гэл ингээл яриад штэ тий ямар үед хүн ингээд нөгөө өвчин тусах магадлал багтаа, өөхөх магадлал багтаа нойр бүрэн гэж үздэгин гэхээр ердөө 8 цаг, 7-оос 8 цаг, яг 7 цагийг ч бас хэлэхгүй байгаа. 8 цаг бүтэн унтчихэж ер нь бол хүний нойр хандаг гэдэг байгаа байхгүй. Тэгээ 8 цаг нь өөрөө маш их утга учиртай. Хүн ингээд унтангууд тархиныхын долгион гэж юм байдаг. Тархины долгион гэдэг нь юу гэсэн үг юм гэхээр тархины идэвхжил гэсэн үг. Тархины идэвхжлийн ямар байгааг нь харуулдаг. Тэнгуут хүн унтангууд тэр дорхноо тархиныхын долгион маш хурдтайгаар өндөр идэвхжэлтэй долгионоос доош буугаад альфа, бета долгионоос буугаад альфа, тета, дельта гэдэг ингээ гүн нойр руу яваад ордог. Тэгээд ер нь бол нойрны бараг ихний хагас нь дандаа гүн нойрон дээр илүү их хугацаатай байдаг уу бид нар нам унтдаг. Ингээ нөгөө blackout гэдэг штэ тас харанхуу нүдэ анаал нээх шиг болсон нам тас унтаас сэрсэн гэж нэг яриад идэг штэ. Тэгэхээр энэ нөгөө гүн нойр гэдэг чинь өөрөө юу юм гэхлээр одоо энэ тархины тархины нам давтамж буюу тета дельта гэдэг давтамжин дээр тархин очихороо гүн нойрсдаг. Гэтэл сүүлийн хэсэг рүүгээ болохоор яадгийн гэхээр одоо 8 цагийн чинь талаас хойш нь яадгийн гэхээр гүн нойр гэхээс илүү гүйхэн нойрон дээр илүү харьцангуй их байдаг. Гүйхэн нойрон дээр хэлбэлцэж байх нь илүү их байдаг гэж аахгүй. Тэгэхээр энэ нойр ч өөрөө яадгийн гэхээр 8 цаг байхад нь талан буюу тэр гүн нойрны хэсэг нь цэвэрлэгээ ариутгал ой санамжийн цэгцлэх барих, мэдээллийг нь хэрэгтэй хэрэггүйгээр нь ялгах, хэрэггүй мэдээллүүдийг нь устгах, хэрэгтэй мэдээллүүдийн нөгөө урт хугацааны ой санамж руу зөөх, хадгалах гэх мэтчлэн зүйлийг хийдэг. Гэтэл сүүлийн хагас нь болохоор хүний суралцах ой тогтоолт те тэр нөгөө нэг
өнөөдрийн үтсэн мэдлэгээ өөрт угаасаа байсан мэдээллүүдтэй нэгтгэж нийлүүлж уях сурсан зүйлээ жинкнээсээ ойлгож авах гэх мэтчлэн зүйлсийг нойрны 2 дугаар хагаст хийдэг гэж байна. Тэгэнгუთ 1 дугаар хагасын дутуу буюу одоо за өглөө 6-аас ирэх юм гэхэд яг 10 гэд унтах хэрэгтэй гэсэн үг байхгүй. Тэгэнгუთ 1 дугаар хагасын дутуу 12, 1, 2 гэд ингээд унтахгүй явчихаар яах юм гэхээр хүний биеийн дэх цэвэрлэгээ, арчилгаа, нөхөн сэргээлт, эдгээл тентэр гэдэг процесс нь явагдахгүй болохоор яах юм гэхээр ой тогтоолтмууд нөгөө нэг тарих дүүрэн мэдээлэл хадгалсан тэрийгэ цэвэрлэж зайлуулж холдуулахгүй болохоор өглөө босч ирэхдээ дүнгтээд тэгээ яах юм гэхээр шинэ юм сурсан ч толгоор нь юм орохгүй. Яг тэгвэл ой санамжин дүүрэн гэдэг ийм юутай. За тэгэнгуутаа дээрэс нэмээд нөгөө Альцгеймер энтер гээл те хор тавдар энтингээ өвчин чинь яагаад үүсдэг юм хэр тэрс маа бүр Альцгеймер гэдэг өвчин чинь нөгөө нойргуудлаас үүсдэг юм байна гэдгийг бол тэр номон дээр ингээ тав тодорхой бичсэн байгаа байхгүй. Альцгеймер яагаад үүсдэг юм гэхээр хүний нөгөө бүтэн өдөр ингээ тархин ажиллаад бодисын солилцоо ингээ маш идэвхтэй явагдангууд бодисын солилцооны тэр үлдэгдэл болсон хорт бодисууд нь унтчих үед гүн нойрны үед цэвэрлэгдэх ёстой байдаг гэж байгаа байхгүй. Гэтэл тэр бодисын солилцооны хорт бодисууд нь цэвэрлэгдэхгүй болохоор тэр Альцгеймер гэдэг өвчнийг үүсгдэг тэр хортой нэгдэл тэр уураг одоо тархинд ингээ хуримтлагдаад тэгэнгუутхан Альцгеймер гэдэг ой санамжаа мартах гэдэг өвчин тусдаг гэж байгаа байхгүй. Зөнөөрөх гэдэг өвчин те. Гэх мэтчлээ нойр бол ерөөсөө 8 цагийн яг нойрыг бүтэн нойр гэж үзэн. Тэгээ 8 цагийн бүтэн нойр нь өөрөө бүгдөө яг хүнд амин чухал хэрэгцээтэй байдаг. Эхний хэсэг нь цэвэрлэх, хариуцах, эрүүл байх, нөхөн төлж явах энтер гэдэг ажлыг хийх бол тэ. Хоёрдугаар хэсэг нь нөгөө суралцах, ухаантай байх, эрүүл ухаантай амьдрах энтер гэдэг дээр маш чухал нөлөөлдөг. Тэгээ энэ номон дээр бүр гайхамшигтай юм зөндөө бичсэн байгаа байхгүй. Хүн яг ингээд 8 цаг унтдаг болсон. 8 цаг унтахдаа газар нөгөө модон дээрээс сармагчин байгаа болоод модон дээр бууж ирээд модон дээрээс ингээд газар руу бууж ирээд бие тэгшин хөвтөж нам унтаж чаддаг болсон. Бие нь хөшөж нөгөө REM нойр гэж нэрлэдэг байдаг. Бие нь хөшөж унтаж чаддаг болсныхаа үр дүнд хүн бусад амьтдаас буюу сармагчингийн бусад төрлөөсөө илүү ухаантай болсон гэдэг ингээд бичсэн байгаа даахгүй. Яа тэгэхээр энэ REM нойр гэдэг нь хүнийг нөгөө оюун ухаан гэдэг имийг нь юу яаж яадаг дэмжижээдэг энтер гэдэг. Тэгэхээр нойр гэдэг чинь өөрөө юу юм гэхлээр хүний эрүүл байх хамгийн чухал байгалийн процесс. Тэгээ бид нар нөгөө нэг ингээд энергийн төвүүд мүүд гэд үздэг штэ аура гэл нөгөө хичээл дээр ярьдаг. Тэгээ тэнгуут миний хэлдэг юм юу гэхээр за бид нар энерги бол ингээд алхаж гიშгэх, ярих, суух, явах гэд ингээд бүх зүйлсээрээ сэтгэн бодох, бодисын солилцоо гэд ингээд зүгээр амьд байгаагаараа алхаж гიშгэж байгаараа ярьж байгаараа энерги угаасаа үрж зарж яадаг тийм үү? Гэтэл энерги буцаагаад нөхөх хамгийн чухал энерги их сурвалжийг би юу гэж хэлдэг вэ манайхаа? Сургалтын суусан энийгээ санаж байгаа хүмүүс байна уу? За сургалтын суусан энерги нөхөх хамгийн чухал аргачлалыг мэдж байгаа хүн байна уу? За алдармаа өглөө 7 цагийн үед сэрдэг нэг сэрсэн бол дахиж унтдаггүй гинэ. Окей. 7 цагийн үед сэрж байгаа бол бас нэг тийм өглөө хит өглөөдөө бол биш л юм байна те. Тэгэхээр 11-ээс өмнө унтчих хэрэгтэй гэсэн үг. 11-ээс өмнө унтчих юм бол 8 цагийн нойр авчнаа. Асуудалгүй. Мөвтүя Араминд багшаа өмнөх лайвуудыг үзсэн их гоё гэж байна. Окей. Энерги их сурвалж нойр сан авах гэж яг үнэ. Чинээ маань хэлж байна, гэрэл маань хэлж байна те. Тэгэхээр үнэхээр үнэ. Бидний одоо бие махбод те хүний энэ бие гэдэг энэ бодгал хүн гэдэг энэ бодгал өөрөө юугаар номер 1-т энерги авдгийг гэхээр нойроор энерги авдаг байхгүй. Нойроор энерги нөхдөг. Тэгэхээр ерөөсөө юу ч дутаасан байсан гэсэн энэ нойрыг л ерөөсөө дутуу авч болдоггүй гэсэн үг. Манайхаа миний сүлжээ
хэр байна? Миний сүлжээ хэр байна? За. Та эдийн бичиж байгаа хариулт чинь надад бол нэлээд жоохон оройтож орж ирээд ах шиг байна да. Бүл хавг Чулуунбаатагч маань нойр хоол энерги нөхнөө гэж байна. За. Хоол бол энерги заах нөхнөө нөхөн. Гэхдээ орчин үеийн хүн төрөлхтөн бол бас хоолыг нөгөө хэтрүүлэн хэрэглэн, зохицолгүй хоол хэрэглэн, хоол гэхээс илүү хор хэрэглэдэг болсон учраас хоолн дээр бол бид нар бас энерги нэлээх алдчихж байгаа. Тэгэхээр бид нар сургалтын дээр юу гэж хэлдэг вэ гэхээр нэгдүгээрт нойр, хоёрдугаарт амьсгал гэж хэлдэг. Бүтэн амьсгал, зөв амьсгал. Хүний энергийг хамгийн сайн нөхөж өгдөг байгаа даа. Миний интернет хэр байгаа юм бол та нарт лайв майвд тасалдж байна уу, гайгүй байна уу? За тэгэхээр нойр гэдэг өөрөө хүний эрүүл байх, ухаантай байх, толгой тарих сэргэг байх, бүтээмжтэй байх, сэтгэл санаа өөдрөг байх, аз жаргалтай байх гэд ерөөсөө бүтэн биеийн effective буюу үр дүнтэй үйл ажиллагааныхаа суурь хамгийн чухал зүйл нь өөрөө нойр байх нь байна. Тэгэхээр энэ нойр гэдэг чухал зүйлийг хүн төрөлхтөн яагаад алдчихваа те, энэ бол ганцхан нойр гүйдэл гэдэг бол зөвхөн монголчуудад байгаа асуудал биш байхгүй юу? Энэ нойр гүйдэл бол хүн төрөлхтөнд тулгамдчаад байгаа асуудал. Тэгэхээр сая бид нар ингээд нэг тархины долгион дээшээ доошоо гүгээд унаад босоод гэд нэг юм яриад байна шүү дээ. Тэгэхээр нойронд энэ тархины долгион гэдэг зүйл маш их чухал нөлөөтэй байдаг. Ердөө хүний бие болохоор унтна гэхээр юу гэж хүлээж, юуг унтна гэж хүлээж авдаг вэ гэхээр тархины долгион идэвхтэй ажиллаж байгаа тэр бета долгионоос альфа руу, тета руу, дельта руу унахаар хүн унтдаг байхгүй. Гэтэл эсвэргээрээ тархины долгион нь тетагаас дельтагаас тета руу, тетагаас альфа руу, альфагаас бета руу гэд ингээд дээш өгсөд идэвхчээд ирэхээр яадаг юм гэхээр хүний нойр сэргээд хүн сэрдэг гэсэн үг. Тэгэхээр бид нар нөгөө нэг ингээд тархиа өөрчил гэдэг сургалт маань өөрөө neuroscience буюу тархи судлалын шинжлэх ухааны арга техник. За тэгээ доктор Joe Dispenza багшийн маань хөгжүүлсэн арга техниктээр үндэслээд хийгдэх сургалт. Тэгэхээр доктор Joe багш маань өөрөө юу юм гэхээр Нью Жерсигийн Raffles билүү тэр миний очиодсэн тэр сургуульч юу лээ? Raffles хаа тэр их сургуульд өөрөө биологоор сурсан байхгүй тий, тархи судлалын чиглэлээр маш олон судалгаа хийсэн. Ер нь бол тархи судлаач эрдэмтэн, эмч. За тэнгуутаа мэдээж номын зохиогч гэдэг ийм хүн байгаа тий. Тэгэхээр доктор Joe Dispenza багшийн маань хамгийн одоо том хийдэг ажил нь юу юм гэхээр энэ тархи судлалын шинжлэх ухаан дээр үндэслээд одоо энэ бясалгал, энэ тархины дасгалжуулалт хүнд хэрхэн нөлөөлдгийг судалдаг. За тийм учраас доктор Joe-ийн хөгжүүлсэн арга барилууд дандаа тархи судлалын онол арга барил дээр үндэслсэн байдаг. Тэгээ бид нар бас одоо нөгөө багш нь өөрөө доктор Joe-ийн албан ёсны эрхтэй багш болохгүй сурж байгаа шүү дээ. Доктор Joe-ийн хичээлийг албан ёсны эрхтэйгээр заадаг болохгүй сурж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ утгаараа яг нөгөө тархи судлалын шинжлэх ухааны энэ арга барил онол философиг тархиа өөрчил сургалтын дээр ашигладаг. Тэнгуут манайхан яадгийн гэхээр энэ тархины долгион унгаах гэдэг зүйлийг ердөөл хичээл эхлээл хамгийн түрүүнд бид нарын хийж сурдаг юм энэ. За тэгэхээр манад ингээд нөгөө би өөрөө ч энэ утга учрыг сайн ойлгоогүй байхад дөнгөж тархиа өөрчил сургалтаа явуулаад эхэлж байхад хүмүүсийн хамгийн их хэлдэг байсан юм нь ердөөл нойр сайжирчлаа. Би бүр нойроо дийлэхгүй байна гэл те. Би бүр дэрэн дээрээ толгой тавиал ном унтдаг болсон энэ төр гэж. Дандаа нойртой холбоотой юм эерэг коммент, дандаа нойртой холбоотой юм эерэг сайхан үр дүн гаргалаа гэдэг одоо ревю өгчээсэн байхгүй. Тэгээд ерөнхийдөө сүдээ яг ойлгож эхэлж байгаа юм л да. Окей, хор тавдар туссан гэж байгаа бүх хүмүүс нойргүйцсэн хүмүүс байдаг. За өөрөө стресс, депрессэнд орсон гэсэн хүмүүс дандаа нойрны асуудалтай хүмүүс болсон байдаг те. За өвдөөж шаналаад байж байгаа хүмүүс бүгдөө нойронд нь бас нөлөөлдөг. Жишээлбэл манад сурж байсан ингээд нөгөө хөлн өвдөөд унтаж чаддгүй те, нойрны төв мөвөөр яваад тэгээ нөгөө наад нойр хүрхгүй байгаа шалтгаан чи нойргуудад байгаа шалтгаан чи хөлний өвдөлтөөс болж байна гэд ингээд онош тавиулж исэн эмэгтэй бясалгал хийгээд ягаад чи хөлн өвдгөө болоод тэгээд ягаад чи нойрондоо сайн болоод сайн унтдаг болж байгаа байхгүй. Ягаад ч юм биш л дээ, ер нь учрыг мэдж байгаа тий. Гэхдээ яг хөө зүгээр нөгөө хийж үзээгүй хүмүүст энэ тэр гээд ингээд нарийн тайлбарлах гэхээр айгүй төвөгтэй.
Тэгэнгუთ бид нар ерөөсөө яагаад сурчих юм бол унтаа сурчих юм гэхээр тархиныхаа долгионыг өндөр идэвхжэлтэй бета долгионоос альфа руу, тета руу, дельта руу унгаагаа сурчих юм бол ердөө унтаа сурчна. Тэгэхээр манай энэ тархиа өөрчил гэдэг сургалтын дээр юу заадаг ингэнгუთ тархины долгионыг хэрхэн унгаах вэ гэдэг талаар хамгийн түрүүнд заадаг. За тэгээд тархины долгионыг нэг унгаагаа сурцсан байхад ер нь яах вэ гэхээр хүн ер нь унтъя гэж бодох юм бол унтаж чаддаг болчдөг. Окей, бид нар бас нэг юм тодорхой унтуулдаг тийм нөгөө техник байдаг байхгүй юу? Тэр техникээ орж ирсэн хүмүүстээ зааж өгдөг. Тэнгуут тэр нөгөө унтуулдаг техник, тэр тархины долгион унгаах арга энтрээ сурчингууд яадаг юм гэхээр ердөө нойрны асуудал нь шийддэг. За яста унтахын төвс болоо сэмүүтээр яваад, нойрны төвөөр яваад, бүх төрлийн эмнэлгийг дуусгаад тий ингээд яана унтах болов гэж ерөөсөө ингээд хөмсгөн зангидагдаад орж ирсэн тий хамгийн том айц төвшөөр аюул цовлон нь нойр мойр болцсон байсан олон хүмүүсийг унтуулж сургасан. Тэгэхээр энд юу яваад юм гэхээр энэний ар шинжлэх ухаан яваад байгаа байхгүй юу? Нойр гэдэг бол ердөө тархины долгион. Яг хөө тэр тархины долгион бууж өгөхгүй байгаа нь сэтгэл зүйн асуудал, биеийн асуудал юм тийм гэдээ байгаа тий. Гэхдээ л ямар ч хүнд өвчтэй хүн яг бясалгалаа ингээд зөв арга техникээр төвлөрөөд сайн хийж чадах юм бол бясалгалын үеэр яадаг юм гэхээр бид нар биеэ мартдаг. Буюу бие нь өвчтэй, нуруунд чилдэг, тийм юм нь тийм, энэ ийм тийм гэсэн биеийнхаа бүх зовирыг хүн мартдаг байхгүй. Тэр мартах биш бүр түүнийг даван туулдаг, биеэ орхидог, биеэ мартдаг. За хоёрдугаар бид нар яадаг юм гэхээр орчин тойроо асуудал бэрхшээл тэр намайг тэгсэн энэ намайг ингэсэн гэдэг бүх зүйлийг мартдаг буюу өөрийгөө мартдаг нөгөө өөрийн identity гэдэг зүйлийг мартдаг байхгүй. Тэгэхээр хинч биш болно гэж ярьдаг бид нар үнийг. Тэгэхээр нөгөө асуудал бэрхшээлээ мартаад асуудал бэрхшээлээ даван туулаад түүний хаард гараад төвлөрөөд суудаг тархины долгионы унгаагаа суучдаг гэсэн үг. За дээрэс нэмээд цаг хугацааг мартдаг. Орон зайг мартдаг. Би одоо яг мартна гэж хэлээд байна. Гэхдээ энэ нь мартах тухайн асуудал биш үл энэ overcome буюу түүнийг даван туулах, түүний ард гарах гэсэн санаа байхгүй. Ингэнгუთ хүн яадаг юм гэхээр зүгээр бясалгал хийж байхдаа босоогоороо унтаж сурдаг. Манайхан. Тэгээ нэгэнд босоогоороо хүртэл унтаа сурцсан учраас дэрэн дээр толгой тавингуудаа яах юм гэхээр өнөөх сурсан аргаараа тархиныхаа долгионыг унаагаад өнөөх сурсан аргаараа нойрныхоо дасгалыг хийгээд ингээд унтчихдаг болчдөг. Тэгэхээр ерөөсөө энд юу хэрэгтэй юм гэхээр мэдээж одоо ингээд маш их идэвхтэй өчнөө олон жил ажиллаад унтахгүй байх буюу тархины долгион унгаахгүй, тархи амраахгүй байх гэдэг бүр юм дадал зуршил суулгацсан хүмүүс чинь эхний ээлжинд юу хийх ёстой гэдэг юм гэхээр энэ тархины долгион унгаах гэдэг юм суралцах ёстой буюу тархины долгион унгаах дадал зуршлыг өөртөө суулгах ёстой гэсэн. Тэгэхээр тэр хүртэл жоохон хичээн амархан гэж би хэлэхгүй. Тархины долгион унгаахыг ч юм уу бясалгал хийж суухыг ч юм уу те би амархан гэж хэлэхгүй. Гэхдээ өнөөдөр те хідэн л бол хідэн настай, ямар л бол ямар өвчтэй, одоо хор тавдартай, нурууны өвчтэй, одоо үе мөчний өвчтэй, зүрхний өвчтэй одоо хөр юу гэдэг те ямар л бол ямар өвчтэй, ямар л бол ямар хүнд асуудал бэрхшээл зовлонтой нүүр тулцсан хүмүүс үүнийг хийж чадж байгаа юм чинь ямар л бол ямар насны эрэгтэй эмэгтэй бүх хүмүүс үүнийг хийж чадж байгаа юм чинь чи яагаад чадахгүй гэж гэдэг нэг асуулт байна те. Тэгэхээр үнэхээр би хийж чадна гэд хичээх юм бол бид нар бүгдөө тархиныхаа долгионыг унгаад сурна. Тэгээ үнэндээ унтаж чадахгүй байна гэдэг яг 100% асуудалтай холбоотой биш. Одоо хэлж штэ те одоо манай энд манай суралцагч болроо те ямар ч ажил ихтэй ямар ч ачаалттай байсан сайхан унтаад л ядаргаагаа тайлцдаг. Тэгэхээр энэ нам унтаж сурна гэдэг чинь өөрөө дадал зуршил байхгүй. Тэр ямар асуудал байх, ямар юу байх нь хамаагүй хүн яг энэ асуудал бэрхшээл өвчин зовлонгоо даваад тархины долгионоо унгаагаа сурчгаар орчин нөхцлөөс үл шалтгаалаад асуудал бэрхшээлээс үл шалтгаалаад стресснээс үл шалтгаалаад 126-аас үл шалтгаалаад утаанаас үл шалтгаалаад мөнгнөөс үл шалтгаалаад одоо өөр юу яж болох вэ те өөр бид нарыг унтуулахгүй ямар шалтгаан байна. Түүнээс үл шалтгаалаад бид нар яаж чаддгийг гэхээр унтаж чаддаг болчдөг байхгүй.
Тэг би ч ихсэн ачаал ихтэй би ч ихсэн оройд хараад ирэхэд би бол ядарсан байдаг. Гэхдээ яадгүй гэхээр уцаа хоол тавиал за яг унтыгээл хэвтэх юм бол ерөөсөө ямар ч стресстэй ямар ч ажилтай байсан ноцолдож байгаа л хэдэн минутын дотор унтдаг л байхгүй. Стрессгүй аз жаргалтай арай харцангуй хөнгөн байгаа үед бол бүр ерөөсөө дэрэн дээрээ толгоогоо тавиал нам тий. Манай тэгэнгუთ одоо ингээд дэрэн дээр толгоо тавиал нам унтдаг болчлоо. Бүр санаа зовмоор их унтдаг болчлоо. Тэг хаач явсан унтдаг болчлоо. Багшаа их унтахад асуудал байх уу ч гэх шиг тий. Нөгөө нойргуудаа тэгээд орж ирсэн хүмүүс чинь. Багшаа их унтахаар чи өвчин биш үсттэй энэ төр гэж санаа зовох хэрэггүй үсттэй энэ төр гэж ярьж тоглоом шоглоом хийдэг хүмүүс хүртэл одоо ингээд зөндөөх байдаг. Тэгэхээр би залуу үеийнхнийг те за одоо хөвшин настай 70 80 90 хүрж байгаа хүмүүс унтахгүй байх гэх юм бол энэ бас нэг жоохон биологийн тийм нөлөө байдгийм аа. Биологийн нөлөө байдгийн. Тэгэхээр энд бол бас ингээд хичээвэл унтаж болно л да манад унтдаг болсон хөвчүүд байдаг. Гэхдээ 70 80 90-тэй хөвчүүд унтахгүй байх юм бол би гайхгүй. За бас нөгөө нэг маш ингээд үр хүүхдтэй олон хүүхдтэй ч юм уу те жинхэнэ үр хүүхдэд хижээдэг ажилдаг ачаал авдаг одоо энэ 40 50 60 насныхныг унтахгүй байх гэх юм бол би бас ойлгож байгаа юм тусалж өгмөр байгаа юм. Манай сургалч гэсэн ингээд тусалдаг. Гэхдээ тэр нөгөө жинзийг бүр ингээд хоороороо нойргуудсан байна гэдгийг хараад тэгээд тэр жинзи ингээд маш их хэмжээгээр нойргүй байна гэдгийн доор Instagram-ын тэр постн дээр хэдэн зуун хүн лайк дарсан, зүрх дарсан байхыг хараад би шоконд орсон байхгүй юу. Манай жинзи үе хүртэл унтаж чадахгүй юм байна гэд. Тэгээд нэлээд жоохон шоконд ороод тэгээд жоохон эмзэглээд тэгээд өнөөдрийн энэ нойргууд л одоо нам унтах талаар гэдэг энэ подкастыг хийхээр шийтгсэн гэсэн үг. Яг манай суралцагчдын ихэнхийнхэн санал нь болохоор юу байсан гэхээр тэнцвэр гэдэг сэдвээр ярих гэж саналаа гаргасан байсан. Тэгэхээр хэдүүлээ дараагийн удаа тэнцвэр гэдэг сэдвээрээ яринаа. За энд нэг хүн байна. Үнэхээр унтмаар байна. Гэхдээ сэтгэл эмзэглэж байна. Яаж тархины долгионы унгаах вэ хэлээд өгөөч. Энэ ингээд ингэнгууд тархины долгион унана биш байхгүй юу? Энэ дээр бид нэр тархиныхаа тухай ойлгож авах хэрэгтэй байдаг. Мэдрэмжтэйгээ ажиллаж сурах хэрэгтэй байдаг. За тэгээд ихээхэн хэмжээнд бид нэр сэтгэл зүйтэйгээ энэ сургалтаар дамжуулаад ажилдаг байхгүй. Тэгээд тодорхой нэг юм үе шаттайгаар дараалтайгаар явангууд танхимаар суусан хүмүүс 1 сарын дотор бол яг гоё унтдаг болдог. Би энэ дээр одоо бүр үнэхээр нүүр бардам хэлэн тэ. Манай танхимаар суусан хүмүүсээс унтаж чадсангүй байсараа төгсчлөө багшаа гэж надад гомдолж байгаа хүн өнөөдөр хүртэл гараагүй байна. Тэгэхээр эн чи юу хэлж яах нэхээр сарын дотор бол ямар ч нойргуудалтай ямар ч одоо хэцүү асуудалтай хүмүүсээс хурж ирээд хичээлдээ ингээ яг сайхан чистний суугаад те тэгэнгуутаа хичээгээ дасгал бясалгалаа хийх юм бол сайхан нойртой болж байна. Тэгэхээр эн чинь нөгөө нэг зүгээр л ингэж унтаарай гэл ингээл хилээл өхөж шууд гэл шууд тас гэл нам гэл унтдаг байсан мэл те намтаас унтдаг байсан мэл одоо нойрны төмөө гэж байгаад яах вэ? Нойрны эмнүүдийг гаргаад яах вэ? Энд чинь угаасаа юу штэ тий. Тэгэхээр энд нэг тийм хүний ойлголтыг харах өнцгийг за тэгээд нөгөө төр парасимпатик, симпатик гэд мэдрэлийн тогтолцоо, мэдрэлийн гормууд байдаг, үйл ажиллагааны гормууд. Энийг нөгөө асааж унтраах, энэ арга барилын тэрэг ингээд ярьж өгөө тайлбарлаад сургах ийм үе шат процесс явагддаг байхгүй. Тэгээ бид нар бас зүрх тархины уялдаа гэдэг юм дээр ажиллуулна. Гэх мэтчлэн энэ чинь маш нарийн үе шаттай ажиллагаанууд энд явагддаг. Тэгээ үр дүнд нь яах юм гэхээр зөвхөн нойр биш. Манайхны бүр ингээд нийтээрээ хэлдэг юм. Үнэхээр сайхан тайвширчлаа. Үнэхээр сайхан тайвширчлаа гэж хэлдэг. Тэгээд түүнийг нь дагаад нойр нь үнэхээр сайжирдаг. Тэнгуут яадгийн гэхээр харилцаанууд нь сайжирдаг. Сэргийг ухамсартай болдог. Сэргийг ухамсартай болонготой харилцаагаа ухамсартайгаар зөв зүйтэйгээр хийгээд ирэхээр үр хүүхдтэйгээ, хань ижилтэйгээ, хамт олонтойгоо, найз нөхөдтэйгөө, танил хүмүүстэйгээ, танихгүй хүмүүстэйгээ сайхан харилцаа бий болгоод эхэлдэг. За тэгээ харилцааг чинь дагаад нөгөө эдийн засаг, санхүү, мөнгө, ойлголцол, хайр, хүндлэл, ойлголцол гэдэг ингээд нөгөө
хүний амьдралын чухал quality-г нь бий болгодог, чанарыг нь сайжруулдаг нөгөө зүйлсээ дагаад ороод ирдэг байхгүй юу? Тэгэнгუთ хүн яадгийн гэхээр санхүү мөнгө, ажил төрөл, карьер гэдэг ингээ өсөө явдаг. Тэгэнгуთ ер нь энэ харах өнцгөө өөрчлөх те. Одоо энэ тархиныхаа түгжээг, блокийг тайлах, энэ симпатетик мэдрэлийн унтраага парасимпатетик мэдрэлийг асаах энэ гэдэг юм хийнгუთ ганцхан нойр биш. Хүний амьдралын чанар, нойрны чанар сайжран дагаад амьдралын чанар нь ингээд бүх талаараа ингээд өөгүүд хэшгэн ингээд дээшээ явж эхэлдэг байхгүй. Тийм учраас хүмүүс унтаад байгаа гэсэн үг. Сэтгэл нь амарчдаг, тайвширчдаг учраас унтаад байгаа гэсэн үг. Түүнээс би одоо нөгөө ямар айлдаа гаавал хүмүүсийг унтуулаа явж байгаа шүү дээ, тий. Яг ингэж гүнийхэн сэтгэл зүг, гүнийхэн асуудлыг шийдэггүй учраас хүмүүс унтахгүй байгаа гэсэн үг. Эднээс нь шийдэд өгөнгүүт тэгээ тархиныхан долгионыг унгаах аргын заагаад өгчөнгүүт яагаад байгаа юм гэхээр бүгдээр унтаад байгаа байхгүй. Тэгэхээр манай энэ танхимаар суусан ч онлайнаар суусан ч хүмүүсийн хамгийн их хэлдэг юм бол янзын сайхан тайвширсан, янзын сайхан унтдаг болсон. Тэгээд нөгөө нэг би одоо ингээд нөгөө тархиа өөрчилгээд пэйжин дээр нэг юм зураг тавиад байгаа штэ. Хүмүүс нөгөө смарт вотчороо нөгөө бясалгал хийх үеийн нөгөө зүрхний цохилт, тархины долгион, судасны цохилт энтрийг нөгөө смарт вотч нь хэмжээд тэгээд смарт цаг нь хэмжээд тэгээ яаж юм гэхээр бясалгал хийсэн минутыг нь nap буюу унталт гэж аваад байгаа байхгүй. Тэр чинь юу гэсэн үг гэхээр нөгөө идэвхтэй ажиллаад байсан тархиныхан долгион нь бетагаас альфагаас тета руу, тетагаас дельта руу ч юм уу те. Ингээд тархиныхаа долгионыг унгаасан буюу бясалгал хийсэн тэр үеэр яг унтсан юм шиг болсон гэсэн үг. Эн чинь зөвхөн тархины долгион биш. Эн чинь хүний бүхэл бүтэн биохим, бүхэл бүтэн биолог, бүхэл бүтэн химийнхэн урвалтай энэ биеийн биохимийн үйл ажиллагаанд нь өөрчлөлт гарч байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр нойр гэдэг бол үнэндээ тийм жижигхэн юм биш. Яг би амархан юм шиг яриад иж магадгүй. Гэхдээ амархан юм биш. Амархан юм байсан бол нойрны төмөө гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр нойр гэдэг бол яг цаанаа бол нэг иймэрхүү учир шалтгаантай, учир жанцантай юм байна. Тэгээд нам унтаж сурахын тулд бид нэр үе шаттайгаар зөв мэдээллийг практик туршлагатай нь хамт авдаг. Практик туршлагатай нь хамт авч, хамт хийжээж тэгээд бясалгалаа хийхгүй зүгээр л гой мэдээлэл аваад байгаа хүмүүс бас өөрчлөлт гарах нь юу л бол хамгийн гол нь манай тархиа өөрчлөлөөр орж ирсэн үнийг би яаж хийж байгаа заавал тэр бясалгалыг хийлэгдэх байхгүй. Ядаж нэг сарын хугацаанд те. Тэнгуут хүмүүс ингээ унтаад байгаа гэсэн үг. Тэгэхээр Түмэн баяр түмэдээ ойлгуулахад зүгээр л хилээд өгөхөөр унтдаг юм биш ээ. Хийжээж унтнаа. Нөгөө өөрийгөө өөрчлөн гэдэг чинь маш том нөгөө зан төлөвөө өөрчлөх процесс гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Зан төлөвөө өөрчлөх дотор чинь өөрөө энэ унтах, энэ дадал зуршил, энэ бүх юм чи орой авчиж байгаа байхгүй юу? Тэгэхээр манай тархиа өөрчлөл нэг юм цогц сургалт байгаа маа. Тэг зүгээр нэг бясалгал гээл хайрл одоо юу гэдгийг те гэл ингээл уянгалуулаад хайлуулаад байдаг юм ерөөсөө байдаггүй. Манай хол цогцоор сэтгэл зүйтэй, биохимтэй, тархитай, ааш зантай, зан төлөвтэй нь ажилдаг байхгүй юу? Манайх ганцхан ажиллаад байгаа юм биш. Энэ бол доктор Жовийн хүнтэй ажиллах арга барил. Энэ бол доктор Жовийн хөгжүүлсэн тэр мэдлэг, доктор Жовийн хөгжүүлсэн тэр хичээлүүдийнх нь ноу хав нахгүй юу? За, гэрэл маань 5 жил нойр муутай 10 мг мелатонин ууж байж унтлаа болдог байсан үе мартчихсан байна гинэ. Яа харахгүй би гэрлээ маань маш сайн бясалгагч байгаа. Мелатонин ууж унтдаг байснаа мартчихсан байна гинэ. За, бясалгал хийж эхэлснээс хойш нойргүй хонож үзээгүй юм байна. Эргээд ботсон чинь сайн байна. Манайх ингээ жоохон давраад идэг штэ тий. Яаж унтдгүй байдаг байснаа мартцсан тий. Айгүй юу яаж магаад бүр мартаж зарцсан. Угаасаа тэгж унтдаг байсан юм шиг байна шүү. Гэтэ нэг манайхны гэж байгаа юм биш. Ер нь хүн ийм байхгүй. Өмнө ямар байснаа мартчихдаг. Яаж зовж яснаа мартчихдаг. Дандаа л гоё байсан юм шиг санагдаад эхэлдэг тий. Гэтэ энэ бол сайнны дохио. Яагаад тэгэхээр тэр хуучны унтдаггүй зан төлөв, хуучны унтдаггүй дадал зуршил, хуучны унтдаггүй тэр тархины эргэлт толболт ингээд хуугаараа
алга болж устж байгаагийн шинж. Гэрлээ маань сайн байна. Магтмаар байна те. Өөр муу зан чанаруудаа бас бүр мартаад өгөөрэй гэж. За ихтэй яа ихэ арай минь хөрөх багш минь гинэ. За баярлалаа. Сайн уу ихтэй ягчээ. Болроо маань эргэн тойрных нь намайг байрлал голохгүй унтах юм аа гэдэл тэгснэ хамгийн хөвгчлөлтэй нь одоо чамааг унтаж байна гэхгүй тархины долгионоо унгаж байна гэж ярина гэж шоолоод байсан. Чи тэгэхээр нь бясалгал хийж яана гэд хэлчихгүй юу? Би бясалгалаа гэд унтчихгүй те. За хөвгчлөлтэй байна. За мелатонин ин нойрны юм энтер гэдэг дээр бас нэг юм хэлнэ. Бүүл авах чулуун бат нойр муу гэсэн сэтгцэд үзүүлсэн. Яа. Та юу хэлмэр ч юм дээ те. Юу ч хэлмээргүй байна гэж. Одоо нөгөө юу хэлэх үдэ хэдүүлээ одоо гэдэг тэгээд идэх шиг те. Юу ч хэлмээргүй байна. За их туяа инхээ туяа гэж маань багшийнхаа яриаг сонсоод энерги авч байна, гоё болж байна. Сэтгэл маань өөр нэг гоё мэдрэмж авдаг шүү гэж байна. За баярлалаа. За биохим гэдэг нь юу вэ гэхлээр биохим гэдэг нь одоо юу гэсэн хэрэг биологи, химийн процесс гэсэн үг байхгүй юу? Биологи гэхэр чи хүний бие чи өөрөө тэр чигээр биологи штэ. Эдис гэл ингээд явчихж байгаа чи өөрөө биологи, эд эрхтэн тогтолцоог явчихж байгаа чи өөрөө биологи тий. Хим гэхэр чи угаасаа энэ хүний бие чинь бас тэр чигээр химийн бодис даавар гормонуудын нэгдэл нийлбэр түүний нөгөө өдөөлт дохио сигналаар хүний бие ажилтдаг. Тэнгуут биохим гэдэг чи юу гэсэн үг гэхээр биологи, химийн элемент гэдгийг одоо нийлүүлээд биохим гэж зүгээр ойлгочих болно. Тэгэхээр ер нь биохим гэдэг чи өөрөө юу гэсэн үг юм гэхээр амьд бодгалыг хэлээд байна л гэсэн үг. Тархиа өөрчлөлт цогц сургалт хийдвэ гэж байна. За манай сургалт ер нь угаасаа онлайн ч байсан тангимж байсан 300 мянга гэдэг байгаа шүү. Тэгээд тархиа өөрчлөлт апа татаад энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. За тэгээд нойрны эмний тухай, мелатонин энтрийн тухай бас ярмаар байна. Юу юм гэхээр одоо нөгөө тэр Why We Sleep гэдэг номон дээр гардаг байхгүй юу? Нойрны эм, алкогол хоёр хүний биед яг адилхан нөгөө нойрны эм, алкогол хоёр хүний биед яг адилхан үйлчлдэг гэж байна. Тэр нь юу гэсэн үг юм гэхээр алкогол ер нь хүний биед яаж одоо тархинд нойронд яаж нөлөөлдөг юм гэхээр хүн алкогол хэрэглэн штэ тий. Тэнгуут түрүүн тэр нөгөө бета давтамж долгион, альфа давтамж долгион гэж нэрлэжсэн чи юу юм гэхээр тархины мэдрэлийн эсүүд хоорондоо ингээд мэдээлэл дамжуулаад хоорондоо холбогддог байхгүй юу. Тэнгуут алкогол хэрэглэхээр яадаг юм гэхээр энэ мэдрэлийн эсүүд нь зүгээр хоорондоо ингээд нөгөө биохимийн урвалаар холбогддог байсан бол тэр химийн урвалт нь саад хийгээд энэ хоёр мэдрэлийн эсийн хооронд мэдээлэл дамжуулахыг нь зогсоочод байгаа гэсэн. Түүнээс биш энэ хоёр мэдрэлийн эсийг унтраадаггүй. Энэ хоёр мэдрэлийн эсийг үйл ажиллагааг энэ актив болгодгүй гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр эднүүс нь ингээ идэвхтэй ажиллаад байгаа хэрнээ хоорондоо зүгээр мэдээлэл дамжихгүй тэнгуут нөгөө элдв долоо юм бодоод нойр нь хүрэхгүй байсан бол алкогол хэрглэж штэ тэнгуут олон долоо юм бодхоо болоод эхлэнгууд би энэ жоохон тайвшраад нөгөө ядарсны эрхэнд нойр нь жоохон хүрээд тэгээд хүн унтдаг. Гэхдээ нойрны юм хэрэгэлсэн. Би одоо нөгөө нэг нам унтад сурыг гээд нойрны сургалт хийжсэн байхгүй юу. Тэгээ тэрэнд бол бүр юм айхтар нойрны асуудалтай хүмүүс бүр хуугаар орж ирж байсан. Тэгээ тэр хүмүүсээс ингээд сонсож байхад яриулж байхад бол тий нойрны юм хэрэглээд унтахаар маргааш нь амарсан болдоггүй. Маргааш нь толгой дөнгөтэд босч ирдэг гэж байгаа байхгүй. Алкогол хэрэглээд унтчихаар бид нар бас тэгдэг штэ. Маргааш нь шартаач байгаа юм уу? Яагаад ч байгаа юм. Тэгээл нөгөө ингээд би өөрөө бас тийм залуу хүн биш л дээ. Тэгэнгუთ жишээлбэл дарвиж марваад ингээд алкогол хэрэглээд найзуудтайгаа шоудаад гарчингууд маргааш нь яадаг юм хэр зүрх мөрөх ингээд жоохон дэлсэх гээд идэг байхгүй. Тэгээд өөрөөр эртмэрт сэрээд идэг. Тэгэнгუთ эн чи юу гэсэн үг юм гэхээр тэр алкогол хэрэглээд унтахаар хүний бие үнэндээ амардгүй гэсэн үг. Алкогол хэрэглээд унтахаар хүний тархи үнэндээ амардгүй. Тэнд ингээд тархи нь идэвхтэй ажиллаад байгаа хэрнээ зүгээр бодол бодох үйл явцад нь дарангуулад саад хийчихээр бодол бодохгүй тайвшраад унтцсан юм шиг нэ маргааш нь босоод ирэхээр амраагүй дүнгтэл ядраач байгаа юм шиг
нэг тийм байгаад байдаг гэсэн үг байхгүй. Би нэг л таагүй байгаад байдаг гэсэн үг. Тэгэхээр алкогол, нойрны юм хоёр яг адилхан гээд тэр Why We Sleep гэдэг номон дээр бичсэн байгаа. А дээрэс нэмээд миний мэдих нэг юм зүйл юу вэ гэхээр 7 дугаар сүрэн эмчтэй эрүүл мэндийн сургалт хийж явахдаа 7 дугаар сүрэн эмч маш юм аюултай амийг биднэрт хэлж өгч байгаа байхгүй. Одоо жишээлбэл нойр хүрхгүй ингээд мелатонин уугаад ах ч юм уу те. Ингээд ахаар яадгийн хэрэг мелатонин ч өөрөө юу юм гэхээр хүний тэр боргоцоо булчирхай гэдэг булчирхааны үйлдвэрлэдэг даавар гормон байхгүй. Тэнгуут тэр боргоцоо булчирхааны үйлдвэрлэдэг даавар гормоны шууд ингээд гаднаас хэрэглээд ахаар яадгийн гэхээр нөгөө боргоцоо булчирхай нь залхуу болж эхэлдэг. Тэнд зөндөө олон мелатонин байна хөөе гэд тархин нөгөө тэр мелатонин гэдэг даавар гормоныг хүлээж авангуудаа зөндөө олон мелатонин байна гэд боргоцоо булчирхааны үйл ажиллагаанд нь хөндлөнгөөс оролцоод байдаг гэсэн үг. Тэнгуут ингээд боргоцоо булчирхааны үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцоод түүнийг ингээд дарангуулад ахаар сүултээ боргоцоо булчирхааны үйл ажиллагаа нь асуудалтай болж эхэлнэ. Тэгэхээр энэ ер нь бол энэ булчирхаанууд буюу одоо энэ элдв янзын даавар гормон гаднаас нь битгий юу. Даавар гормоны тэнцвэр алдагдана гэдэг эмчнэр яриад идэг штэ. Тэр чинь юу гэсэн үг юм гэхээр даавар гормоны тэнцвэр яагаад алдагдаад байгаа юм гэхээр тэр даавар гормоныг үйлдвэрлэдэг тэр булчирхаанууд нь өөрснөө тэнд chaos буюу эмх замбраагүй байдал, тодорхойгүй байдал үйлдвэрлэх юм уу, үйлдвэрлэхгүй юм уу? Хэрэгтэй мүү, хэрэггүй мүүгээ мэдхээ байгаад тэд нар нэнд ингээд цаана бүр ингээд гачин болж ийн гэсэн үг байхгүй юу? Тэгээд үйлдвэрлэх ёстой цагтаа үйлдвэрлэх ёстой хэмжээгээрээ үйлдвэрлэж чадахгүй болоод буюу даавар гормоны тэнцвэр алдагдаад байна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр эмчнэр энийг бид нар зөндөө тайлбарладаг. Яг би нөгөө өөрөө эмч хүн биш болохоор өөрийнхөө ойлгосноор ингээд маш энгийнээр тайлбарлаад өгчөж байгаа байхгүй. За тэгэхээр манайхаа энэ лайв нь хэрвээ үнэхээр хэрэгтэй чухал лайв санагдаж байгаа юм бол та бүхэн нойргуудж байгаа хүмүүстэй сайхан хуваалцаад өгөөрэй. Энэ нойргууд бол бүр үнэхээр одоо ингээд манай Gen-Z үеийнхний хүртэл алгасахгүй ингээд юу яаж байгаа нэрвж байгаа баг юм тахал шиг юм хурц асуудал болсон байгаа тийм тий. Тэр Instagram-ын тэр постн дээр лайв дарж байгаа хүмүүсийг харахад лайк дарж байгаа хүмүүсийг харахад би бүр шоконд орж байгаа байхгүй. Хэдэн зуугаараа тэр ингээд постлоод удааг байхад хэдэн зуун хүн лайк дарсан. Тэр бол хэдэн мянган хүн баг хэдэн 10,000 хүн лайк дарна. Тэр чинь юу гэсэн үг юм гэхээр нэрээ тийм шүү гэж хүлээн зөвшөөрж байгаа тохио байхгүй. Тэгэхээр бид нэр тэ им тан хэрглэж элдв мелатонин, зелатонин гэж даавар гормон хэрглэхгүйгээр зүгээр сайхан бясалгал хийгээч. Яагаад тэгэхээр тэр нойрны эмнэлгүүд нойрны эмчнэр өөрснөө бас нойргуудад байгаа хүмүүсээ бясалгал хийгээ зөвлөөд идэг юм бэлээ. Тэгэхээр манай энэ тарих судлаач эрдэмтний хөгжүүлсэн энэ шинжлэх ухаанч бясалгалыг хийгээч тий. Өөрийгөө им тан гэж элдв янзын даавар гормон гэхгүйгээр нойргуулаас салаач гэж би уриалмаар байгаа байхгүй. Энд чи өөрийгөө хайрлах хайр штэ. Им тан хэрглэхгүйгээр өөрийгөө им аахар шаахар тий бясалгал мэсгал хийгээ идгээ чинь гэдэг чинь хүний ухаан байхгүй юу? Хүний өөрийгөө хайрлах хайр байхгүй юм чинь. Тэгэхээр өөрийгөө хайрлаач тий. Юу юугүй л амруугаа ингээд им тан хэрэглээд ахихын оронд та бүхэн минь бясалгал хийгээч гэж уриалмаар байгаа байхгүй. Зя баярлаа гэсэн байна сувд нархан. Зүгээр дээ зүгээр одоо ингээд Gen-Z үеийнхнийг нойргуудсан ингээд ботсон чинь бүр санаа сэтгэл зовно тий. Энэ нойр гэдэг сэдвийг би одоо ингэж мэдчихээж ярихгүй бол бас айгүй муухай санагдаад. Машин дотор сонсоод л явж байна. Багшийн дууг сонссон чинь бясалгалын хэмнэлд ороод унтчих гээд яана. Миний биеийн эсүүд маань энэ дуу хоолойг сонсвол чи тайвширдаг штэ унт гэд багш байна. Нэрээ гэхдээ энэ тоглоомчгүй те. Болрогийн ярьж байгаа энэ юмыг нөгөө худлаа маяглаа заяглаад гэж бодох ямар ч хэрэггүй. Яа тэгэхээр биднэрт яг юм дадал зуршлал үүсдэг байхгүй юу? Ингээд уцаа ухсаар агаад унтдаг болсон юм дадал зуршилтай хүн шүн уцаа уухгүй бол унтахгүй ч юм уу те. Ном уншсаар агаад ингээд унтдаг болсон хүн номоо бариад авахаар л баг хитэн цагт ч хамаагүй хизээч хамаагүй номоо бариад авсан нойр нь хүрээд идэг ч юм уу те. Тэнгуут энэ чинь нөгөө хүний олон дахин давтаж хийсэн зүйлийг тархин өөрөө яадаг юм хэр дадал зуршил болгоод авчихдаг учраас болроо нэрээ ингээд ах магадaltaй. Би бол яг итгэж जैन болроодоо бол итгэж जैन. Яг
нөгөө сургалтын сууж үзээгүй миний дуу хоолойг ингэтлээ их сонсч үзээгүй хүмүүс сонсох юм бол жоохон итгэхгүй байгаад байж магадгүй. Гэхдээ энэ бол үнэн шүү. Хүмүүс яг ингэдэг шүү. Төмбаяр би эзамон гэд тархины цусан хангам сайжруулдаг ийм уухаар унтаад байдаг. Гэхдээ маргааш нь муухай байдаг. За. Тэгэхээр тархины цусан хангамжийг яаж сайжруулах юм гэхээр тэр стрессийн симпатетик гэдэг мэдрэлийг унтрааж ээж тархины чинь судас өөрөө тэлж өгнө. Яа тэгэхээр тэр fight or flight гэдэг тэр зүхт тэмц гэдэг горим өөрөө яадаг юм гэхээр хүний судсыг ингэж агшаадаг байхгүй юу? Гэтэл хүн тэр нөгөө нэг стрессийн гормоо унтраагаад парасимпатетик гэдэг гормоо асаачих юм бол яах юм гэхээр тэр даавар гормоныхоо нөлөөгөөр тайвширлын даавар гормоныхоо нөлөөгөөр судас нь ингээд буцаад сулраад тайвшраад тэлээд эхэлдэг. Тэнгуут тэр имийг уух хэрэг байна уу түн баяраа хэлдэ. Хэрвээ ингээд тайвшраад тархины чинь судас тэлжүүл тэр имийг уух хэрэг байх уу? Тэгэхээр одоо ингээд ийм залуугаасаа хэдүүлээ эмний хамааралд орсон. Залуу нас гэдэг чинь би одоо хэдэн насыг хамааруулж хэлээд байна гэхээр ер нь бол баг нэг юм 50% наснаас доошх нас байхгүй. Яг нөгөө биологийнхаа насаар те эдгээр нас гэдэг чинь биологийнхаа насаар юу вэ 60 хүртэл байлоо. Тэгэхээр чинь ууг нь ийм насны хүмүүс энэс доош насны хүмүүс бүр ингэтлээ эмийн дуугна. Орох эмийг хоошиг идэх ямар ч ууг нь хэрэгцээ шаардлагагүй байхгүй. Хүний би харьцангуй залуу байна. Өөрийгөө нөхөн төлжүүлэх одоо сэргээх маш их боломж потенциалтай байна. Тэнгуут манай доктор Жоуз Спенза багшийн тэр хийдэг судалгаанд бол бүр гайхалтай тий. Бясалгал хийгээл тэр Serfine 5 гэдэг дархлааны уургийг бүр ингээд мэдэгдэхүйц илэрхий хэмжээгээр одоо хүн тусандаа үйлдвэрлэсэн байна гэдгийг ингээд судалгаагаар нотолж гаргаж ирчих ах шиг тий. Тэгэхээр бидний биеийн дуулна ямар ч эмийн үйлдвэрлэж чадхааргүй тийм сайн төрлийн одоо биохимийн нэгдлүүдийг үйлдвэрлэх чадвар чадамж байдаг байхгүй. Зөвхөн бид нар түүнийг ашигладаг. Энэ нь маш харамсалтай. За нөгөө нэг тархины цусан хангам сайжруулах юм уух хэрэг байна уу гэд асуусан чинь түмээ маань байхгүй. Гэхдээ чадахгүй бол уухаас өөр аргагүй болдог. Тэглгүй яах вэ? Нөгөө нэг стрессээ бууруулж чадахгүй байгаа юм чинь тэрийг уухаас өөр аргагүй. Тэгэхээр стресстэн гут ингээд судас чинь ингээд агшаад барьчиж байгаа учраас тий. Тэгэхээр би ямар ч л байсан маш энгийнээр ингээд тайлбарлаад өгчлөө штэ. Тэгээ ер нь бол даралт гэдэг өвчин, харвалт гэдэг өвчин чинь ердөө л тархины одоо энэ нөгөө нарийслаас үүсэлтэй байдаг шүү дээ. Тэгтэл энэ судас яагаад нарийсдаг юм гэхээр нөгөө стресс гэд угаасаа даралт гээл бүх өвчнийг эмнэлэг дээр очиод ийм өвчин тусчлаа гэхээр стресс гээл тийм өвчин тусчлаа гэхээр стресс гэдэг штэ. Тэгэхээр тэр стресс чинь юу хийдэг юм гэхээр энэ судсуудыг нарийсгадаг, булчингуудыг чангалдаг байхгүй юу? Энэ нөгөө ингээд хатуу байгаад хуйнтаад тэгээд энэ нурууныхаа нар товгор юм гараад мараад гэдэг ч үсэ тэр чигээрээ дандаа стресс штэ. Тэгээд энэ стрессийг чинь яаж бууруулах юм гэхээр стрессээ тайлж бууруул нөгөө ялчээж ялна гэдэг шиг тийм. Стрессийг яаж тайлах юм гэхээр стрессээ тайлж ижил стрессийг болно гэдэг шиг тийм. Тэгэхээр стрессээ яаж тайлах юм гэхээр тархиныхаа долгионыг унгаа. Тэр тархиныхаа үйл ажиллагааны гормыг switch on, switch off гэдээ унтрааж асаа тий. Энэ аргад суралц. Энэ бол хамгийн одоо мөнгөгүйгээр, эрүүлээр өөртөө хийж болох одоо том хөрөнгө оруулалт гэж би бас хэлмээр байна. Тэгээ тэрс маа залуу үеийнхэн маань, жинзинер маань тий нойргуудлаасаа салаарэ. Одоо бидний 20 эдэн нас бол нойргуудч мойргуудах үе биш шүү тий. Тэгээд бас нэг өвчин зовлон эргүүлэгч үе биш 20 эд нас бол. Гэхдээ бидний орчин үеийн нийгэм тэгээд бидний энэ орчин үеийн одоо энэ амьдралын хэв маяг яа харахгүй 20 эд тэгэл 10 эд настай хүүхдүүд хүртэл бараг одоо нойргүй болгоод ах шиг байна да. Тэр постны тэр реакшнаас харж байхад тий жоохон харамсалтай байна. Үнэхээр харамсалтай байна. Тэгээ үүний төлөө дуурахгүй бол болохгүй. Юун төлөө би ингэж ном уншиж, юун төлөө ингэж арга чарга судалж, тэ юун төлөө ингэж хамаг одоо мэдрэлийнхаа эсийг хамаг ирч хүч энерги ингэж суралцахад судлахад зарцуулдаг үлээ.
Тэгэхээр үүнийг эргээгээд ингээд одоо ярьж хүмүүст түгээж ойлгуулж ухааруулж бас нэг боломж болцоог нэмэр санагдсан юм аа. Их туяа гой ойлгомжтой ярьж ойлгуулж байгаа тань баярлалаа. Энэ сургалтанд суугаад эхний өдрөөс унтдаг болдог шүү. Гайхалтай шүү гэж байна. За баярлалаа их туягч. Багшаа толгой эргээд үе үнэхээр хэцүү байх юм аа. Бясалгалаа хийгээрээ. Бясалгал хийхдээ үр дүнтэй хийгээрээ хөө ариун болроо. Тэгээ тогтмол хийн. Манайхан ингээд нэг гаргадаг алдаа нэг сар яваад сайхан унтдаг болоод тайвшраад стресс нь гайгүй болонгууд буцаагаад хайчдаг байхгүй. Залхуураа хайчдаг байхгүй. Тэнгуут яах юм гэхээр нөгөө 10 бол 10, 20 бол 20, 30 бол 30 жилээр стресстэд сурцсан тэр зан төлөвч нь арилаг байгаа штэ. Тэр зан төлөвч нь суураараа өөрчлөгдөг байгаа штэ. Тэгэхээр ингээд сургалтын суугаа жоохон хайтаахан болоо хайчаар буцаад толгой эргэлгүй яах вэ? Яагаад тэгэхээр тэр симпатетик асаагаад байгаа тэр зан төлөвч нь ардчин байж л байгаа юм чинь. Багшаа толгой эргээд үе үнэхээр хэцүү сайныг уншицсан те. Адилаа багшийнхаа сургалтанд суугаад 6-7 жил унтаагүйгээрээ унтаж билээ гэж байна. Баярлалаа. Адилаа маань нэр үнэхээр унтсан шүү те. Сайхан унтсан шүү те. Орж ирэхдээ бас нойр гэл ингээд үрчээсэн. Одоо нэрээ баг тэр нь буцаагаад нүдэнд харагдчих ш. Тэгэхээр сайн байна. Тийм одоо нойргүй 6-7 жил нойргүй байж байгаа унтдаг болсон гэхэр чи эн чин өөрөө юу хэлээд байна гэхээр адилаа. Одоо яг адилаа гэж нэрлээд байл л да. Нэр нь өөр л да цаана те. Энэ Facebook дээр яаж байгаа нэрээр нь хэлчихэ. Тэгэхээр адилаа маань өөрөө яасан гэхээр хичээсэн гэсэн үг байхгүй юу? Тэр дасгалаа, бясалгалаа хийсэн гэсэн үг. Тэгэхээр чамд одоо энэ унтдаг болсон гэж байгаа бүх хүмүүстээ бас баяр хүргэмээр байна те. Яагаад тэгэхээр та хэд маань өөрийгөө хайрлсан, өөрснийхөө төлөө хичээсэн, зүтгэсэн, цаг заваа гаргасан, түүний төлөө ямар нэг юм хийсэн гэсэн үг. Сувд нархан баярлалаа. Хоолойны өнгө үнэхээр тайван сайхан сонсогдож байна. За баярлалаа. Ээлжийн ажилтаа Эрдэнэ төлөвлөрт ажилдаг бас эрчим хүчний салбар цахилгаан дулаан тасралтгүй үйлдвэрлэдэг шөнийн гараатай байдаг үе өнгөрч маргааш өглөө нь буугаад гэртээ унтахад шөнийн нойрыг нөхдөхгүй гэдэг үүнийг шийдэх үү гэж байна. За яг шөнийн нойрыг нөхгүй л гэдэг юм. Яг тэр нөгөө нэг Why We Sleep гэдэг номон дээр шөнийн нойрыг л алдаж болохгүй. Гэхдээ юу яадаг байхгүй юу? Хүн төрөлхтөн бас их сони юм байлаа. Нөгөө агууд амьдардаг буюу модноос бууж ирээд агууд амьдардаг болсон цагаас эхлүүлээд бүгдөө яг шүн ингээд зэрэгцээ дээш хараад унтаад өгч болохгүй шүү дээ. Тэгэхээр чи нөгөө араатай амьтны хоол болно те. Тэнгуут ингээд байглаасаа ямар зохицолтой хүнд нэмж гарч ирсэн гэхээр шөнийн шар шувуу гэдэг төрлийн тийм нойртой хүмүүсийг гаргаж ирсэн. За би бол ингээ эргэн тойрондоо байдаг шар шувуу төрөлтэй хүмүүсийг мэднэ. Тэр хүмүүс үнэхээр нойр нь хүрдэггүй. Байглаасаа зохицуулган те мелатонин нь бүр нэлээд орой ялгарч эхэлдэг гэж байгаа байхгүй нөө. Мелатонин буюу унтуулах даавар гормон нэлээд орой ялгарч эхэлдэг. Тэгээд яг ингээ орой 6 цагаас эхлүүлээд бүр ажлынх нь эд бүтээмж нь ингээд өсөөд жинхэнэ юм хиймээр нөгөө жинхэнэ юм хиймээр хобби нь хөдөлдөг гэж байгаа байхгүй байглаасаа тийм. Тэгэхээр тийм шар шувуу төрлийн нойрны зохицуулалттай хүмүүс бол ингээд юу яхад шөнийн ээлжийн ажил хийхэд асуудалгүй баг маш сайн тохирно. Тэгэхээр одоо энэ хим маань те Түмэн баяр маань өөрөө шар шувуу төрлийн хүн үү биш үү? За шар шувуу төрлийн хүн бол нийт хүн амын 40% гэж байгаа. Юу зүгээр жирийн нөгөө нэг эртэж шуухаа төрлийн хүмүүс нийт хүн төрлөختний бас нэг 30% билүү дээ тиймэрхүү. За би ямар ч байсан 30-40 жоохон холиод ээж магадгүй шүү. Ямар ч байсан 30-40-30 гээд ингээд яадгийн гэхээр өглөөний хүмүүс шар шувуу төрлийн хүмүүс болон энэ хоёрын дунд нь байж чаддаг төрлийн хүмүүс гээд явдаг гэж байгаа хгүй. Тэнгуут ер нь бол хүн төрөлхтний 70% нь шар шувуу болох үедээ шар шувуу байгаад хүн төрөлхтний 70% нь одоо энэ эртэж шувууга байх үедээ эртэж шувууга байж чаддаг гэсэн үг. Тэгэхээр Түмэн баяр маань ямар хүн бэ те? За үнэхээр
өглөөний шууха буюу орой эрт унтаад өглөө эрт сэрдэг төрлийн хүн бол ээлжийн ажил зохихгүй гэж шулуухан хэлжээ. За тэгээд одоо үнэхээр бүр өөр ажил олдохгүй, ингэхгүй тийхгүй юм тийм гэх юм бол ядаж ээлжийнхаа ажлын дундуур 5-10 минут бясалгал хийгээд тархиа амраагаад байгаарай. 5-10 минут чултгаа бясалгал хийгээд тархиа амраагаад байгаарай. Надад бол одоо үүнээс өөр хэлж чадах яг одоогоор бол бэлэн сайн зөвлөгөө алга байна. Тэгэхээр нэг бүхэл бүтэн шүнжээ ажиллаж байгаа ч гэсэн нэг 5-10 минут тархины долгио унгаагаад бясалгал хийж цаг олдох байлгүй дээ, бүтэн шөнийн одоо энэ 8 цагийн туршид. Тэгэхээр манай сургалтанд онлайнаар суугаад тэгээд юу яагаад гэж болно. Шүн ингээд хэсэг минут өөртөө цаг гаргаад бясалгал хийгээд иж болно. Өөрөөр бол одоо яг өглөөний шууха төрлийн хүнд бол үнэхээр тэгж ээлжээр ажиллах, шөнө ажиллах жоохон зөгтгөө гэдэг юм. Яад үл эн чин түрүү нөгөө биохим гэдээ асуугаад байсан шүү дээ. Бүтэн биохим чин өглөөний шууга эсвэл шөнийн шар шуу гэдэг ингээд цаанаасаа зохицуулахтай байдаг гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр чин эннийхээ эсрэг явна гэдэг чинь өөрөө жоохон хэцүү зүйл л дээ. За тэгээ эмийн талаар ярьсан. Нойрны өөрийнх нь учир утга зохицуулт, зориултыг нь ярьсан. Манайханд өөр нойртой холбоотой асуулт байна уу? Сэтгэлээ хуваалцаараа одоо хэдүүлээ би ярих гэхээс илүү манай лайв чи өөр нэг юм хоёр хэсэгтэй юм шиг болчиход байгаа шүү дээ цаанаасаа тий. Би ингээд нэлээ итгэвтэй яриад юм humаа танилцуулаад хэлэх гэсэн концептаа хэлцдэг. Тэгээ дундуур нь та хэд ингээд асууж явж байгаа сүүлд нь нэг сайхан ингээд хүмүүсийн хаяг комменттой тулж ажиллаад яриа явдаг юм юу болчиход байгаа шүү дээ. Ер нь бол баг нэг юм хоёр хэсэгтэй болчиход байгаа тий. Тэгэхээр нойртой холбоотой асуулт байна уу? Хуваалцах сэтгэгдэл байна уу? Манай сургалтанд орцооч үзээгүй, нойрны подкаст сонсоогүй хүмүүс байна уу? За би ер нь бол энэ лайвтайгаа зэрэгцүүлээд нойрныхоо подкастыг пэйж дээр хуваалцчихъя. Тэгэхээр та хэд маань энэ лайвыг маань тэг хэрэгтэй хүмүүст нь шеэрлээрэй. Тэр нойрны маань подкастыг бас шеэрлээрэй. Яа тэгвэл яг уу альва зүйлийг тэрсмэ альва дадал зуршлаа өөрчлөхийн тулд хүн яах ёстой юм гэхээр шин зөв мэдээллийг авах ёстой байхгүй зөв мэдээллийг авах ёстой үнэн мэдээллийг авах ёстой тэгжээч түүний ар дээрээс тэр юу яадаг үйлдэл нь гарч ирдэг. Онлайн сургалт бол 4 сар явна шүү. 4 сарын хугацаанд хангалттай сайхан унтаж сурдаг аа. Дая маань бясалгалаа хийгээд унтаад байгаа багшаа гэж сайн байна. За үнэхээр бясалгалаа хийгээд байгаа хүмүүс бол нойрон дээр асуудал гарахгүй. Би одоо энийг бол нэр үнэхээр сайхан нүүр бартам хэлмээр байна те. Өөр ямар коммент орж ирж байна. Бясалгал нь хэдэн минут байдаг вэ? За бясалгал үе шаттай учраас яг нөгөө тархиа өөрчил сургалтын бясалгал 17 минутаас эхлүүлээд дээшээ цаг гарангийн хугацаанд үе шаттай ингээд нөгөө бясалгалынх нь агуулга нь баяжаад юу яагаад байдаг. Хугацаа нь уртсаад байдаг гэсэн. Тэгэхээр хийж бол хамгийн богинохон бясалгал нь 17 минут, хамгийн урт бясалгал нь цаг гарангийн хугацаатай гээд харилцан адилгүй байдаг шүү. Дая маань Төмөн Баярт сургалтын талаар мэдээлэл өгч байна. Баярлалаа Дая. Зя нойртой холбоотой өөр асуух, ярих зүйл байхгүй юу? Одоо үнэхээр одоо нойрны сэдв бол үнэхээр хурц сэдв байна. Тэг өстө нэрээ хаасаагүй л нойр гэсэн. Тэгээд сургалтанд орж ирж байгаа баг бүх хүмүүс л нойр гэсээр орж ирж байна. Тэгэхээр монголчууд маань үнэхээр их нөгөө сафр хийж байгаа юм да. Үнэхээр их нөгөө асуудал бэрхшээл, стресс те ядаргаа бухимдал энэ төр ихтэй байна уу даа л гэж надад тэнцэнээс харагдаад байдаг л да. 4 сарын бясалгалын төлбөр хэдвэ 300 мянга шүү. За тэгээд өөр асуух, ярилцах, хэдүүлээ хуваалцах зүйлс байхгүй бол
Өнөөдрийнхээ лайвыг энд хүргээд өндөрлөе. Тэгээ ер нь бол ингээ 2 дахь өдөр болгон ямар нэгэн байдлаар хэрэгтэй сэдвээр одоо хүнд хэрэгтэй юм арчсвал заавал нэг хүнд хэрэгтэй байх гад нөгөө сурах гад ухааруулах гад тархитлахоор хүнд юм чихэх гээд авахгүй. Зарим өдөр зүгээр хэдүүлээ лайваараа сайхан нийлж сууж агаад буу хаалж болно. Манай нөгөө тархиа өөрчил төв дээр чинь гал халуун яриа уйлаа майлаа инээ төр янз янзын гоё юм болдог. Манай зүүмээр ордог тэр нөгөө онлайн сургалтанд ч ихсэн бас юм халуухан яриа уйлаа майлаа гоё ярианууд болдог. Тэгээ нөгөө нэг заримыг нь бид нар нөгөө YouTube дээр юу ачдаг шүү дээ. Сургалтын яриануудаа YouTube дээр ингээ бичлэг болгоод оруулсан байдаг шүү дээ. Тэгэхээр хэдүүлээ баг лайваар те пэйж дээр лайв буу хаалт гусч болж байна. Ер нь тэгээ нэг тийм нөгөө юу яах ерөөсө хүсэл байхгүй. Нэг юмд баригдаал, номхон суугаал, мундаг багшийн дүрсгээл, гигантны дүрсгээд авах сонирхол надад ерөөсө байхгүй. Угаасаач би нэг тийм хүн биш. Адилхан л та нартай адилхан хүн зүгээр юуг илүү хийцэн гэхээр энэ доктор Жоо гэдэг хүний юмыг багш болтол нь өөрийнх нь албан ёсны эрхтэй багш болтол нь сурцсан, судалсан амьдрал дээр хэрэгжүүлж яваал бусдаараа бол яг л таайтай адилхан л хүн байхгүй юу те. Зарим үед ухамсараа алдах гэн, зарим үед реакцлах гэн би битгээл манай их багш доктор Жоо хүртэл би реакцлдаг гэж ярьцлаган дээр хэлдэг штэ. Тэгэхээр чи ер нь бол адилхан л хүмүүс нэг худлаа дүрсгээд авах ямар ч хэрэг байхгүй. Тэгэхээр хэдүүлээ сайхан пэйж мэж дээр нийлж лайвдж жагаад буу халж болж байна. Саналаа хэлээрээ те. Миний хувьд бол нэрээ үнэхээр юу ч хийсэн чөлөөтэй. Тэгээ нэгдүгээрт энэ лайв маань өөрөө надад бас таалагдаад байгаа. Ингээд сайхан нийлж байгаа те. Таад комментээр орж ирээд би ингээд дэлгэцээрээ нийлж агаад хідэн талаасаа буу халаад байгаа юм шиг тийм жоохон тим сэтгэл төрөөд байгаа учраас лайв их сайхан таалагдаад байгаа. Баярлалаа агшаа гинэ болроо маань хөөхөн штэ. Удахгүй та ядаас лайвд оролцож ирдэг бодлоо шүү. Бясалгалаа оройд ганц удаа хийвэл үр дүнтэй байж чадах уу? Хамаагүй бүр нэрээ ганцхан удаа байсан ч гэсэн орой байсан ч гэсэн өдөрт ч юм уу эсвэл 2 өнжөөд нэг ч юм уу тогтмол хийх хэрэгтэй байхгүй яран болроо. Тогтмол хийхгүй бол наа үр дүн чинь сарнаа алга болно. Гэрэл маань нойр сайтай нам унтах шиг жаргал алгаа үнэн те. Нөгөө жаргалан эрүүл мэндийн нэгэн жаргал гэдэг шиг нэрээ аги иш унтаж байгаад байн сэрээд байгаа гүн нойрондоо орохгүй өнгөц унтаад байх юм тийм байна. Тархины чинь долгион сайн унахгүй байна. Тэгэхээр тархины долгионыг яаж унгаах юм гэхээр үүнийг унгааж сурдаг байгаа. Тэрс орчин үеийн бидний юм стресс ихтэй, мэдээлэл ихтэй, disruption буюу одоо энэ сарниулалт ихтэй ийм нийгэмд ийм цаг хугацаанд амьдарч байгаа, цаг үед амьдарч байгаа бид нар шиг хүмүүс бол тархины долгионоо хүчээр унгаад сурдаг байгаа шүү. Тархины долгионоо хүчээр унгаад сураад тэгээ ийм сайхан юу болчих юм бол аргад суралцчих юм бол дэрэн дээрээ толгой тавиал нам унтдаг болдог. За тэг яг дэрэн дээрээ толгой тавиал нам унтна гэхээр те та хэд маань их амархан юм ерөөсө төсөөлж болохгүй те. Энд чинь бас тийм амархан байсан бол бүхэл бүтэн имлэг институт тийм энэ нойрон дээр чинь төвлөрч ингэж ажиллахгүй штэ. Тэгэхээр яг одоо манай сургалтанд сууж агаад овоо айтайхан болж яснаа буцаад унтгаа болцсон гэдэг байгаа чинь яагаад байгаа юм гэхээр энэ дадал зуршлыг тэр нөгөө нэг дисциплин буюу нөгөө юу гэж яриад байсан штэ. Дисциплин буюу юу лээ? Нөгөө заамарч байсан дисциплин гэдэг юм чинь алдагдчихаар яагаад байгаа юм гэхлээр бид нэр ингээд нөгөө гаргасан сайхан үр дүнгээ урт удаан хугацаанд барьж чадахгүй байгаа байхгүй. Тэгэхээр бидний зорилго бол энэ нам унтах гэдэг имийг өөрийн дадал зуршил болгох, өөрийн биеийн нэг хэсэг болгох, тархины нэг хэсэг болгох, өдөр тутмын хөвшлийн нэг хэсэг болгох нь хамгийн чухал зүйл байхгүй. Хіднээс эхлэх вэ? За сар болгоны 1-нд онлайн сургалт эхэлдэг шүү. Одоо 12 сарын 1-нд онлайн сургалт эхэлнэ. Онлайн сургалтын бүртгэл нь болохоор 11 сарын 15-наас буюу өмнөх сарынхаа дунд үеэс эхлүүлээд бүртгэл нь тархиа өөрчил апп дээр
нээгдчихдэг гэсэн үг. За, өөр юу гэж Сабрина нойрны бясалгалаас гадна өөр хичээлүүд үздэг үү? YouTube-аас таны маш их бичлэгийг үзсэн. Өөрийн ирэхгүй дагагч болсон. За баярлалаа. Өөрөө ирэхгүй дагагч болсон 14,000 гаруй үндэ 14,500 одоо сонсогчтой баярлалаа тий. Тэгэхээр яг миний хамгийн том онцлог нь болохоор би бол их сурвалжаа маш нээлттэйгээр яг үннээр нь хэлдэг хүн. Хүний имийг нэг ч үгийг их сурвалжгүйгээр ярих үнэхээр дургүй буюу надад нэг юм ёс зүй гэдэг юм би бол ингээд хамгийн түрүүнд ингээд өөрөө өөртөө хинч надад тавиагүй байсан ч гэсэн би өөрөө өөртөө ёс зүй үнэн байх гэдэг энэ нэмийг тавьдаг. Дээрээс нь миний ингээ амаараа ярьж байгаа юмнуудаас өөрөө хэрэгжүүлж үзээгүй байж ээж тэгдэг ингэдэг гэж худлаа буурдаг юм нэг ширхэгч байхгүй. Хүнээс хулгай ээж ярьдаг юм байхгүй. Одоо жишээлбэл улаан цайн тэгж ярьдаг ютуберуудыг би бас мэднэ л дээ тий. Тэгэхээр магадгүй эдгээр чанар маань тэгээд нөө үнэн байгаа маань, энгийн байгаа маань би чи өөрөө тийм нарийн мэрэгжлийн одоо тарих судлаач, нарийн мэрэгжлийн эмч биш болохоор сурсан ойлгосон юмнуудаа маш энгийн үгээр дандаа тайлбарлахыг хичээдэг. Тэгэхээр магадгүй эдгээрээс болоод өөрөө мэдлгүй тий. Нэх гоё мой ганган манган сонирхолтой хүний анхаарал татах малтах YouTube контент подкаст хийдэггүй ч гэсэн яг ийм байдаг маань миний одоо тэр 14,500 дагагчийг бол надад одоо ингээд учруулсан баг те надтай учруулсан баг. Тэгэхээр та 14,500-ийнхаа итгэлийг алдахгүй тулд цаашдаа би яах вэ гэхээр улам ихээр судалсаар авах болно. Улам их чанартай, сайхан ойлгомжтой, энгийн те наалтцтай, хүртээмжтэй, ойлгомжтой тэгээ үр дүнтэй подкастуудыг хийхийг хичээсээр байх болно. Энэ бол миний өгч чадах амлалт. Ямар амлалтын гэхээр хичээсээр байх болно гэдэг амлалт. За. Баярлалаа. Enjoy ингэнэ. Сайхан өдрийн мэндэ бүгдд нь гэж юм. Сайн уу? Нэрээ өнөөдөр чинь сайхан өдөр шүү дээ, тий. 11 сарын 11. За энэ чинь нөгөө Paper Day гэж тэгдгийн. Хятадууд синглчүүдийн өдөр гэж тэгдгийн. Одоо өөр улсууд юу гэдэг юм бол ямар ч лээс 11 гэдэг энэ тоо юу бол их сайхан гоё тоо. Тэгэхээр нэрээ өнөөдөр чинь сайхан өдөр юм байна шүү. Бүгдэнд нь баярын мэндэ. Баярлалаа багш оройтод лайвд орчихлоо гинэ. Тэглээ оюун гэр шагдар маань жоохон оройтод ороод ирэх шиг боллоо. Агийн иш тийштэй дисциплин чи сахилга бат штэ ёо. Заримдаа ингээд хаалтаа нээгээд орчоод хаалтаа хааж чадахгүй эсвэл хаалтаа хаачаад нээж чадахгүй байх юм. Заримдаа орчхороо гарч чадахгүй гарчхороо орч чадахгүй байх юм үнээр соо гайчих юм. Сахилга бат гэсэн байна. Дисциплин гэдэг үгээ мартаад нас. Эний төрчлээ. За гэрэл өнгөрсөн хагасайн төв дээрээ бөөндөө бясалгал хийхэд бүгд тархины долгионоо нам унагсан багшаа. Зарим нь унтаа цэрэг шиг боллоо гэсэн. За ердөө энэ шүү дээ. Ямар ч уянгалалт гэхээс илүү тархины долгио унгааж амарч тайвширч тэр нөгөө мэдрэлийн системийнхаа гормыг симпатетикаас парасимпатетик руу шилжүүлнэ гэдэг чинь л хамгийн чухал нь. Бидний хамгийн түрүүнд хийж сурдаг хамгийн бэйсик чадварууд ердөө л энэ. Тэгэхээр бүгд тойрч суугаад ингэж сайхан тархины долгионоо унгаагаад унтаа цэрсэн юм шиг болно гэдэг чинь энэ чинь сурдаг чадвар ахгүй да. Дулам сүрэнд орж сүрэн is watching. Би юу уншаад байна те? Наржмаа дансран сайн уу багшаа? Та минь үнэн сэтгэлээсээ байдаг шүү. Баярлалаа гэж байна. За баярлалаа тий. Нэр хичээдэг шүү. Нэг хамгийн лагийн шүү магийн шүү гэж хэлж чадахгүй ч гэсэн үнэхээр хичээдэг шүү гэдгээ бол нүүр бардам хэлнэ. Тэгээ үннээрээ байх ч үнэхээр сайхан шүү дээ. За нэгээс нь суунаа гинүү. Нэгнээс суунаа гэж байгаа юм биш үү? Тэгээрээ нэгнээс суугаарай. Тэгээд те нөгөө огт хийхгүй байснаас оройтооч болтгоо эхэлсэн дээр. Тэгэхээр 12 сар гэж төвөгшөөхгүй те. Шинэ жил ийм тийм баяр ийм тийм гэхгүйгээр ямар ч үед өөрөө өөртөө нэг 10 20 минут 20 минут гаргаа сурчих чинь
яг үндэ юу юм гэхээр өөрийгөө хайрлах хайр байхгүй. Тэгээд манай өмнөх подкастн дээр нөгөө маш олон хүмүүс өөрийгөө хайрлах тухай подкаст хийя гэд тэгсэн байсан. Тэгэхээр хэдүүлээ өөрийгөө хайрлах гэдэг сэдвийн талаар ч гэсэн цаашдаа ярина. За тэр нөгөө нэг тэнцвэр гэдэг сэдвээр чи ярина. Ер нь бүхэл сэдвээр ярина дөө. Миний мэдж байгаа те ярьж чадах бүхэл сэдвээр хэдүүлээ ярина. За тэгээд өнөөдрийн подкаст гинэ лайв хэдүүлээ ингээд өндөрлөх үдээ сайхан хөгжилтэй инээсээ ханаас нь те чөлөөтэй ярилцсан гоё лайв боллоо. Тэгээд 2 дахь өдөр болгонд лайв минь орж ир сонсож байгаа, цаг заваа гаргаж байгаа, ярилцж байгаа, комент хайрлаж байгаа. За тэгээ сайхан урмын үг хайрлаж байгаа. За урмын үг хайрлахгүй байсан муусан ч хамаагүй те. Яасан ч байсан хамт байсан бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд хэдүүлээ дараагийнхаа лайваар уулзъя. Тэгээд энэ лайва пэйж дээрээс үзээд ээж бол нойргуудалтай бүх хүмүүст шеэрлээд өгөөрэй. Тэгээ тэр хүмүүс одоо нойргуудаа зовоод би бас өөрөө нөгөө уналтанд ороод уналтынхаа дараа нойргуудсан л та үнэхээр аимшигтай байдаг юм билээ. Нэг бүтэн шүн ингээд цурам хийхгүй ингээд элдв янзын бодож стресстэй нервтэж шаналж агаад өглөө босч ирнэ гэдэг бол үнэхээр аимшигтай хэрэг. Тэр бол үнэхээр одоо хинт ч хүсэмгүй зүйл байсан. Тэгэхээр нойргуудад шаналж байгаа хүмүүсийг бол би мэддэг, ямар их зовдгийг мэддэг. Тэгэхээр та бүхэн маань нойргуудад зовж байгаа хүмүүстэй энэ лайва шеэрлээрэй, хуваалцаарай. Биндрээ агч маань багшаа гэсэн байна. Яасан болоо. Бүл хаг агч маань гоё лайв боллоо. Гайхалтай гэж байна. Баярлалаа. Норжмаа хоцорч орсон нөхөж үзнэ багшаа гэж байна. Тэгээрээ. Гэрлээ маань баярлалаа багшаа гэсэн байна. Та хайртай шүү. Баярлалаа. Сайхан амраарай гэж байна. Сувд маань. За баярлалаа. Тэгээд өнөөдрийнхөө лайв хэдүүлээ энд хүргээд өндөрлөе. За тэгээд нам унтаж сурахын төлөө тэ oneness бас ярья. Ямар утга учиртай юу гэж ойлгох талаар окей. Нэгдмэл байдал гэж орчуулах бах тэ oneness. Тэгэхээр хэдүүлээ энэ талаар бас тэгж байгаа ярина. Гэхдээ ер нь хүмүүсийнхаа саналыг сонсъё. КК баярлалаа агшаа гэж байна. За та хэдтэй бас баярлалаа. За 11 сарын 11-ний 21 цаг 21 минутанд лайва дуусгая гэж байна. Түүхтэй те. За бай манайхаа.